сургууль ирэх гээд шүү дээ. За эхэлсэн. Авчих уу? Энэ угаасаа та хоёрлоо авчих юм байна бүр. Яа, фэйсинг гэдэг. Эхэлсэн үү? Яа, өнөөдөр бүтэнсээ өдөр өгнө. Чиний энэ подкастт хараагүйсэн бол ээж рүүгээ явах вэ? Чи тэр подваст гэдсэн үгүй юу? Энэ гадаад өгнүүдээр айгүй сургууль орохгүй чиний подвастанд суусан гэдсэн. Подкаст гэсэн шүү. Амралтын өдөр ээж рүү явдаг тэгээд явуулаагүй юу? Манай ээж ч гэсэн гадаад явцсан. Чамд ирэхээр гоё юм өгөхгүй чи. Чи ээжтэй хэлэндээ чи дандаа тэгдэг ш. Би чамаг ээжтэй хэлэн тэгээд ганц байгаа ээж минь юм чад. Өөрт. За тэгээ өөрхөн болсон уу? Чи миний ингээ хормоо мөнгө гэж. Баярлалаа. Өөр subscribe. Яна. Энэ бүр хамгийн хэцүү хэсэг шүү дээ бүр. Subscribe. Яна. Энэ бүр хамгийн хэцүү. Одоо зүү. Subscribe. Энийг таслаа хийчээрэй. Subscribe. За ээж рүүгээ явдаа. Ээж рүүгээ явдаа. Ээж одоо унтсан баг. Өөр юу ярих гэж бодлоо. Би нэг ягаан унд авсна ярьчихо. Яахан бэ? За тэргээ. Подкаст ямар юм бэ? Подкаст ямар чамаагүй. Тэр ягаан ундны сэдв гаргаж яргаа. Энэ гэртээ суудаг эмэгтэй тэр ягаан унд гэрний Ямар хамаа. Ямар хамаа байна. Эсвэл ягаан унд өмсгөр амьд гоё хөгжилтэй болох гэж байхгүй да өөр яах вэ те би. За сайн байцгаана уу? Сайхан өдрийн минь төргий. Мөн ч удаан хүлээлгэлээ дээ. Олон ээжүүд манаас гоё подкаст хийгээч гэж зөндөг санал тавьсан. Тэгээд подкастынхаа сэдвийг нэлээх бодсон. Тэгээд би өөрөө бол хамгийн ойр сэдв маань гэртээ ер нь бол одоо 29 жил яг ээжийн албаа хашаад хүний хань болоод 29 жил болж байна. Тэгэхээр өнөөдөр гэртээ сууж байгаа ээжүүдийн талаар подкаст хийвэл бас надтай адилхан гэртээ сууж байгаа олон ээжүүдэд бас илүү ойрхон гоё хүрэх бах, сэтгэлд нийцэх бах гэж бодоод одоо энэ сэдвэрээ хийж байна. Тэгээд миний хажууд бас 29 жил хамт байгаа ханигаа өнөөдөр хамгийн сайн ойлгож мэдэрч хажууд маань хамт амьдэрсэн чамдаа бас баярлалаа. Тэгэхээр гэртээ сууж байгаа ээжийн бас зовлон жаргалын талаар ингээд хамтдаа ярилцах гоё юм болоо гэж бодож байна. Тэгэхээр гэрт сууж байгаа ээжүүд ер нь бол их тийм ганцаардмал нийгмээс тусгаарлагдсан. Тэг яг ингээд өөртөө байгаа энэ амьдралынхаа янз бүрийн асуудлаа ярих өөр хүн байдгүй. Тэг яг ингээд цэвэр гэрээ ажиллаа хийгээ гэртээ суудаг. Тэг энээсээ болоо бохимдлаа аяг төрдөг. Маш их ганцаардал одоо бий болдог. Тэг хинд юугаа ярихаа мэдтгүү. Яг яах гаргалгаагаа олдгоо. Ер нь бас олон ээжүүд дагдаг л да наваа. Тэг бүгд л ингээд маш их юм асуудаг. Тэгэл гэртээ яг хүүхэд гаргаа сууна гэдэг бол бас л ер нь эмэгтэй хүний төвчээрийг шалгадаг шүү. Тэгэхээр энэ олгоныг одоо хамгийн сайн хажууд нь ойлгох хүн бол хүний хань гэж бодож байна. Бас хүүхдүүд нь байх хэрэгтэй гэж бодож байна. Тэг миний хань ер нь бол бас хөндлөнгөөс хараад чамд ер нь юу гэж бодогддаг вэ? Одоо жишээлбэл гадуур байгаа эмэгтэйчүүд чи ер нь бас гэртээ сууж байгаа ээж нарыг нэг юм боловсралгүй ч юм уу нэг тийм гэрийн авгаа гэдэг үүднээс жоохон тийм муухай хандлага байгаад идэх. Тэгэхээр миний хань хөндлөнгөөс харж байгаа нүд чинь чамд ер нь яг юу гэж бодогддаг вэ? За ганаач ер нь эхлээд ерөөс үг хэлүүлэхгүй үргэлжлэн явлаа. Хэлгээд олон бай. За юуны төрөнд подкастт баг анхны жочин болж байна үү дээ. Хамгийн анх. Жочин. Тэгээ манай үеч одоо маш олон дагаж нартай. Тэгээд намайг одоо ханаа хоёул нэг сайхан гэр бүлийн тухай, ер нь хүмүүсийн тухай, хүүхдүүдийн хүмүүжлийн тухай, ер нь бүсгүүний тухай гэж подкаст хийн гэж байнга тэгдэг. Намайг чи оролцоотой байгаараа оролцоорой гэдэг. Миний хувьд бол эхнэрийгээ бол үргэлж дэмждэг. Өнөөдөр бас л дэмжээл ер нь бол би эхлэхгүй ер нь ирчүүд аав нар тэ хүний хань эхнэрүүд нь ч ялгаагүй би нэгэ дэмдэмэндээ дээсэрчэндэ гэж би нэгэ дэмжижил хорвоог барна шүү дээ тийм үстэй тэ. Маш амьдрал гэдэг чинь хин нэгэндээ урам өгчиж хин нэгнийхээ хайрыг мэдэрч иж ер нь хүн гэдэг амтан хөглөгдөж хурслагдаж бас тайвширлыг авч амьдрдсан болов уу гэж ер нь боддог. Тийм учраас бас хосын хорвоо тэ
хайрын хорвоо гэж ер нь явдсан болов уу гэж боддог. Тэгэхээр өнөөдөр намайг бас 29 жил юу энэ гэрт ингээд суулгах байгааг мэдээж би анх залуу ээж байсан, бурханд бачимдах юм байсан, ажил хиймээр санагдчихсэн, өөрөө өөрийгөө хөгжүүлмээр цаг үе байсан, зөндөл тонгочж уйлжсэн дөө. Тэгээд яагаад бас ингээд энэ олон жил гэртээ ингээд суудсан бэ гэхээр хань маань өөрөө ер нь бол урлагийн хүн бас бусад салбарыг бодвол ер нь гэрийн бараа хартуу, ажил нь дандаа л үүр цайтал явж идэг. Ер нь бол баг юм нөхөргүй юм шиг тийм амьдралууд бол одоо амьдралын маань баг 80% нь байсан. Тэгээ энэ болгоны ард талд би зэрэгцээл энэ хүнтэй ч үр хөвгтэй хаяал гэр орно хаяад байвал энэ амьдрал юу болох вүлээ. Дээр нь хань ижил маань өөрөө бас энэ амьдралыг авч явж чадж байгаа учраас би энэ хүнтэй зэрэгцээд ах шаардлага байна уу. Тэгэхээр хань маань өөрөө карьераа хөөгд явахын тулд би ард нь сайн хань байх ёстой, сайн ээж байх ёстой. Энэ хүнийг би сэтгэлийн амар амгалантай, халуун хоолтой одоо үр хөвгтэй ингэж сайхан хард сэтгэл тайван байлгаж бас хань ижлүүд маань амжилтанд хүрэх учраас дээр нь тэгээ энэ их бухимдал ганцаардлыг бас юу намайг ингээд томоотой 29 жил суулгach бай гэхээр маш их эмэгтэй хүнийг магтдаг. Миний энийг авууштай чанар бол үнэхээр урам хайр хоёрыг бол өгч чаддаг. Мэдээж алдаа бол байгаа. Би бас хүн болгоны төгс гэж хэлэхгүй хүмүүс өндөө алдаа оноо үл ойлголцол битүүрийн амьдрал донд бол мэдээж байна. Бусад хосуудын адил. Гэтэ тэр болгонд хань маань одоо маш уучлахгүй чаддаг. Эмэгтэй хүн ер нь бол өөрийнхөө бурууч хийсэн гэл уучлал ер нь гуйлах гэдэг. Тэгэл гуйчхаар ингээд санаа нь амардаг. Гэтэ дотроо ингээд миний буруу гэж хэлж чадахгүй ч гэсэндээ гимшил нь ингээд дотроо явж идэг. Тэр нь яадаг гэхээр хоол ундаа чив чимээгүй хийгээ явж гинэ гэдэг чинь буруугаа ойлгоцсон байл гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний ань бол ядраад байж байгаа үед нэг шиг нэг гоё цэцэг бариад ороод ирэх хүртэл тэр надад маш гоё байдаг. Өглөөс ирээд цайгаа уугаад гарахтаа хүртэл чи минь ямар хөөрхөн юм бэ? Гэр минь ямар сайхан юм бэ гэдэг үг бас намайг ингээд үнэхээр гоё одоо урам хайрыг өгч идэг. Тэгэхээр ирчүүд минь бас хажуудаа байгаа эмэгтэйгээ одоо маш сайхан магтж байгаарэ, үргэлж хайрын үг урсгаж байгаарэ. Ажлаа тараад ороод ирэхдээ ч гэсэн би магадгүй ингээл нөө ирчүүч айгүйх өдөржингөө ажил хийгээ ядраад орж ирдэг штэ. Ер нь бол бас л нийгмийн харилцаа чи хүнд штэ. Янз бүрийн хүмүүс асуудал донд явж байгаа, стресстэй орж ирж байгаа. Гэтэл нөгөө эхнэрээ болохоор гэртээ сууж байгаа энэ баг өдөр ингээ амарцсан гэж бодоод идэх гэртээ байгаа хүнийг. Гэтэл яг адилхан эмэгтэй хүн маш их ядардаг, стресстэй. Гэтэ хүн болго ингээ өөрийгөө өмөрхөл ахaltaа гадуур явж байгаа хүмүүс бид нар ингээл янз бүрийн хүмүүстэй маш их ингээл хэцүү хүмүүстэй бас стресстэй явдаг. Гэтэл эмэгтэй хүн би ханан дунд гав ганцаарх наа би галзуурах гэдэг нь яваад идэг. Тэгэхээр хүн болгон л адилхан гэртээ сууж байгаа нь ч тэр гадуур нийгмийн харилцаанд орж байгаа нь ч тэр аль аль нь адилхан стресстэй учраас ингээд ажлаа тараад орж ирээд гэрийнхаа үлдсэн ажлыг хуваагаад хийчихвэл надад их гоё санагддаг байсан. Энэ талаар чи юу гэж боддог вэ? Ер нь бол түрүүн би хэлсэн нэг димдимэндээ дээсэрчэндээ гэдэг чинь тий. Тэгэл хүний хорвоо, тэгээ сайн муу сайхан мухаа бүхэл зүйл нийлжээ сав дүүрэнч гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр амьдралд бол одоо бие биентэй хүний амьдралын насан туршийн хайна гэдэг бол хамгийн чухал юм л та тий. Насан туршийн хайнтайгаа хоёулаа хамт хорвоог бас барж туулахад маш их ухаан, маш их төвчээр, маш их уучлал, маш их итгэл хэрэгтэй л тий. Тэгээ одоо энд бол одоо мэдээж одоо нэг үг л жоох их вэ. Тэрний үг л маш их уучлал гэдэг үг их вэ тий. Тэгээд бид нар чи яахан урлаг соёлынхан бид нар чинь залуу байсан. Тэгэл кино, тэгээ гадаад дотоодын тоглолт, гадаад руу олон хөдөө орон нутгийн баригаад тий ингээл тэгэл одоо уран бүтээл зүгээр миний хувьд ч тий одоо өөр манай ирчүүч гэсэн зөндөл ажилтаа өдөр шөнөгүй явж байгаа, уул уурхаад ажиллаж байгаа, барилга байгууллага бизнес хийж байгаа зөндөл хүмүүс байна. Бид нар ингээд нөгөө ар гэрээ орхиод ажил төрлөөр явж байхад арыг баттай байлгах эмэгтэй хүний олд сонгож тий амьдралаа бас аваад явхад мэн бас надад эм дүшиг болох амьдрал аваад үүрэлцээд явж чадах биеийн тамирын хувьд сэтгэл зүйн хувьд аваа явчих тийм эмэгтэй хүнийг л ирчүүд хайж, онцолж, олж суудаг болов гэж боддоо шүү дээ. Тэгээ би бол одоо өнөөдөр яг над чиг одоо бас л хань ижил гэр бүлээ гэж байгаа ирчүүд маш олон байгаа. Тэднийхэн төлөө явж байгаа олон ирчүүд байгаа. Энэ бол бидний хувьд бол үүрэг байхгүй. Ирэх биш үүрэг. Үүрэг хариуцлага ухамсарлал бүгдээрээ явж байгаа. Хамгийн гол нь түрүүний манай хүний хэлдгээр эмэгтэй хүнд гоё урмын үгийг сайхан хэлж явах хэрэгтэй. Ер нь бол хань ижлээсээ л урмын үг сонсох ч л гэртээ хүлээж сууж байгаа шүү дээ. Эсвэл гадуур ажиллаа бүтээж ирээл ийм юм бүтээлээ, ийм ажил хийлээ, ийм юм төлөвлөж ийн гэж хэлж байгаа эр хүн ханаасаа л үг сонсох гэж байгаа шүү дээ. Болж тэ
хоолой за амжилт хүсье те бүтчихээсээ чиний ажил төрөл эсвэл бүтээсэй гэж гаргаа явуулж байгаа шүү те. Тэгэл би бас одоо чи бас ингээл эрэгтэй хүний үүднээс ярьж ингээл орж ирэнгүүд болчтой миний ань амжилт гэл. Гэтэл яг гэртээ суудсан эмэгтэйс орж ирэл хөөх миний ань чинь гэрээ ямар гоё цэвэрлээвэ. Хөөх хоолны ямар гоё амттай байна. Миний ань ч өнөдөр ямар хөөрхөн харагдаж байна. Тэр эмэгтэй угаасаа ингээл бодог шунахгүй яг л гэртээ өдөржингөө ингээл нөгөө хүүхдээ хараад ингээд амар сууж байгаа шүү дээ. Гэтэл яг тэр болгоно ингээд яг л хайрлж исэн анхныхаа тэр гоё охин байсан харцаар нь үргэлж харж бас тэр гоё урмын үгийг хэлж байгаасаа эмэгтэй хүсдэг. Зарим найзууд одоо ч гэсэн бид нар найз нөхдүүд ингээл уулзаал орой нэг 5 6-гийн алд ч юм уу уулзаад хоол унд идэх гэсэн. За болов юм хань маань гэрт хоол хийцэн байгаа. Тэгээ одоо ч хоол идэхгүй уурлна. Гомдно гэдэг. Манай найзууд тэгдэж ш. Ер нь бид нар ялгааг бүх ирч тийм биз дээ. Өдөр чинь нөгөө хүлээжсэн сэтгэлээрээ орой эрэхтнийг халуун хоолтой гоё хоол хийчихээ гэж өлсөө урсгал хүүхдүүдийнхээ ажуугаар нэг зохицууллаа ингээл сайхан хоолтой байхад нь хань орж ирэл гадуур хоолцоо ингээл хоолыг идэхгүй байх ч л хоол идэхгүй байхаар амар уур хүртэн шүү дээ. Гомдлын юм үсэл уур хөдлөхөөл тий. Тийм шүү дээ. Яг үндэ гэхдээ эмхтэн өглөөнөөс эхлээл боддог. За орой ямар хоол хийх вэ? За өчтөр юм хоол хийц, өржигдөр юм хоол хийц. Ямар хоол хийх вэ гэл өдөржингөө боддог. Одоо манай охтууд том болоод яг гэрт хоол игээд эхлэхээр ёо за яг ямар хоол хийх вэ гэл. Ингэж шаналж оройн хоолыг сонгож хийж яхад миний нэг таньдаг ахт гэсэн. Өдөр хоол ичээд орой нэлээд цатгалан гэртээ өрөөд чи эхнэртэй 2 3 хоног цовь ичээрэй гэдсэн гинэ. Тэгсэн эхнэр нь яг цовьгийн нийцсэн чи амар цатгалаа орж ирээд эхнэрийг хараад 3 минутад ямар гоё цовь юм бэ гэж 2 3 хадгалцсан гэсэн чи эхнэр нь цаашаа өрөөрөө орохоор буцаад савруу нэгээд нөгөө ингээ харч айгүй их харагдана гараараа дарж ийсэн чи эхнэр нь ороод ирсэн гэсэн. Чи тэгээд хэлэн л эцдэгчгүй би чиний сэтгэлийг бодоод таа гэд. Бүтэд наа цовинго тоош нь дарддаг нь яаж чаас үгүй баригдчих гээдсэн гэсэн. Би тэгтээ яг одоо хүртэл тийм шүү дээ. Чи тэгээд хоол идэхгүй бол хэлэлтэй ингээ уцтаад хэлэлтэй гэд. Тэгээд дээр нь яг нөгөө хийсэн сэтгэл байна, хөдөлмөр байна. Хоёрдугаарт ээж хүн гэдэг чи ихцээ бид нар ч нөгөө бас ингээл гэр орон бүх юма ингээл санхугаа хэмнэхэл явдаг шүү дээ эмхтэн. Тэр нөгөө хоол үлдчихээр асахгүй тулд ээж хүмүүс идэд таргалдаг байхгүй. Тэрэндээ бас бүр бохимддаг яг үнэн бол энэ. Тэгэхээр бас та хэд маань ингээ хоол идэхгүй дэ хилчж байгаарэ ирчүүд минь бас бид нар чи хөнгөлөгдөн шүү дээ. Тэр оройн хоолыг хийхгүй байх гэдэг чинь нэг ажилч гэсэн хөнгөлөгдөн. Тэгээ хоёрдугаарт ингээ чи эрэгтэй хүн амар ядарч орж ирэнгүүтээ гэр цэвэрлэх хоолыг хаяг таагүй байхыг эмэгтэй хүний ажил гэж боддог. Тэгэхээр чиний хувьд энийг заавал эмэгтэй хүн хийх ёстой мó? Орой орж ирээд эсвэл хамтраад хийвэл гоё юм уу? Эсвэл ядраад ороод ирсэн ханаа эмэгтэй нь ядарсан ч байсан миний ажлыг хийх ёстой мó? Чи яг энэ тал дээр юу гэж боддог вэ? Би бол өөрөө идэж ууснаа цэвэрлэлчтэй шүү дээ. Тэгээ ер нь бол ямар ч байсан нэг жаахан ч гэсэн дэмтэл амьдэрсэн дээр л те орж ирээд өөрөө идэж ууснаа цэвэрлээд өөрөө нэг орчин дойрон бохирдуулсан юмнуудаа сайхан цэвэрлээд тэгээд цаашаа нэг жоохон тамир тинкэтэй гайгүй хиймэр санагдал өсөж хайсан сайхан цэвэрлж янзлаад жоохон оролцоотой. Тэгтээ тэр нь бас гологдноо. Ирчүүд өдөр чи тэгээд нэг юм хийснээсээ исэн юм унгааж хагасна эсвэл дутуу арчид 50 тэгэл одоо эсвэл буруу юмар ийм юм хэргэлжлээ бас буруутна шингэн бас эмхтэн хүмүүс бидний ааш хэцүү те. Хийгээсэй гэдэг байгаа мөртлөө хийснийхэн дараа үнэхээр голдог. Голоод ингээд тэгээд юу загалдуулсан бэ? Буруу юм буруу газар хийцэн байдаг. Тэгээд бити наатахад ингээд эмэгтэйний чи галтгооны орчин ч яг өөрийнх нь жинхэнэ талбар учраас тэр талбартаа бас их оролцуулах их дурггүй гэж байгаа шүү дээ. Ер нь бол гэтээ ингээ хамт хийхийг хүсээд байдаг мөртлөө хийснийхэн дараа голоод байдаг болсон эмэгтэйний араш юм. Хологдохооргүй ирчүүл байд юм шиг байна. Хоол моол хийдэг тийм мундаг залуучууд байдаг шүү дээ. Үнэхээр эмэгтэй хүнээс ханаасаа илүү хоол хийдэг юм маш сайн зохицуулж чаддаг. Тийм сайхан өргөн тэргүүнүүд байдаг зөндөө байдаг шүү дээ. Одоо би энэ хоолны нэвтрүүлэг хийдэг залуучуудыг янз бүрийн хоолны влог хийдэг хүмүүсийг хараад эрэгтэй хүмүүсийг хараад битүүхэн дотор атархт энэ одоо яста мундаг хань ижилтэй ямар гоё хоол унд хийж өгдөг үр хөвгтүүдтэй тийм бас нэг тийм давуу чанартай залуучууд бол галтгоонд бол бас л аз жаргалтайгаар хоол хийдэг байх. Технэр ч гэсэн бас аз жаргалтай туслалцаа. Миний амьдрал нэг ийм юм байвд юм а. Хизээч боёо өвтөр явд өнөөдрийн хүртэл баримталж ирсэн юм бол хинтээч би энийг жишиж битүүрийн амнаас гардггүй тий.
Хөөх тэдний нөхөр ингэсэн ямар гоё юм. Хөөх тэдний эхнэр ингэсэн байна ямар гоё ингэж гардггүй зүгээр л миний ань энийг ингэчгэлдээ, тэгчгэлдээ, чи ингэлдээ, тэгэлдээ гэдэг шаардлага явдаг болохоос биш хизээч хин нэгэн үнтэй би энэ харьцуулдаггүй. Гэхдээ энэ шиг бас муухай мэдрэмж байдгүй. Гэхдээ хүн болгоно нөгөө өгөгдсөн хувь тавилан өөрийн сонгосон сонголтондоо үргэлж сэтгэл дүүрэн байх ёстой болов. Тийм учраас байгаагаа хурцлахтаа хурцлж, зэмлэгтээ зэмлж, урамшуулахтаа урамшуулж явахгүй болвол тэнд нэг өөр залуутай, өөр айлын нөхөртэй, өөр айлын эхнэртэй харьцуулаад ах нь бас муухай мэдрэмж юм болов гэж ер нь боддөг шүү. Тэгэхээр баг байхад нэг аав ээж нар нэг хүүхдүүдээ бас хүний үнэтэй хүүхдүүдтэй харьцуулдаг байсан. Тэдний хүүхдүүд их мундаг юм аа. Би ч нөө дүү төрөж маань тэгдэг байсан байхгүй. Тэдний хоёр хүү ямар мундаг та хоёр одоо яагаад ингэж ээж авахыг гар хөлийн барихын, гэр орноо цэвэрлэхийн, хоол ундаа хийх ингээд дүү төр загнуул суужаад гинт босоод хийчих гээр жоох дөнгөж хэлсний дараа эвгүй санагдаад маргааш шууд хийнэ гэж бодоод тэгэл маргааш нэг хийгээл тэгэл хоёр хийгээл тэгэл мартаал тэгэл нөө хоёрыг ч мань хийгээ явчихдаг байсан шүү дээ. би одоо хүүхдүүдэд нэг харьцуулдаг шүү дээ. Энэ нөгөө харьцуулт дундаас хөглөгдөж бас ингэж юм авдаг хүүхд байна. Эсвэл бүр өөрийгөө голоод чамлаад ингэж болдог хүүхд бас байна тийм. Түрүү тэр чи хөглөгддөг хоёр байсан бохоггүй гэж ярьж байна. Манууынхаа айгу үг авах чадвар их сайн байсан. Одоо ингэж хойшлох тусам хүүхдүүд маань ер нь би жишгэнтэй баг ээж аавын зөвлөгч юм сонсох дургүй болсон байна шүү. Тэгэхээр ер нь их тийм мэдрэмжтэй байхгүй бол бас цаг үеэс босуулчих гэдэг штэ амир. Ямар олон юм ярьдгийг яас их үлдгийн гэдэг нэг тэг шинжээ. Тэгэхээр ер нь бидний орчин цагийн хүүхдүүд хөөр учраас одоо бид нар улам л нарийн мэдрэмж шаардж байна бас хүүхдүүдэд өсгөх. Гэтэ ямар ч байсан эхнэр нөхөрч бай, хүүхдүүд ч бай, ер нь хин нэг үнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрж одоо яавал ийм хүн хувцлагдах уу гэдэг талыг харж явахгүй бол бас хит их харьцуулаад байхаар бас хүүхдүүдийн дургуй байна. Хүүхдүүд бол тэг мэдээж. Тэгээд одоо маш олон ээжүүд намайг дагж тэгээд маш олон би бас нэг юм ганаг одоо маш олон охтууд их дагдаг, ээж нар дагдаг, залуу хосуудаас залуу ээж нар их дагдаг. Тэгээ би ханийгаа бас ингээл шүн мөн босоод манай ч ингээл орой морой ингээл хүүхдүүдийн бичээл би яас юу болсон гэхээр зүгээр нэг охин ингээд надаас зөвлөгөө авч ийн гэл тэгэл би ингээл ганаг бас магадгүй хэнийг ээжгөө хүүхд ч юм уу эсвэл дөнгөж саяхан ээж болсон ч юм уу эсвэл нэг охин ч юм уу нүүрээр магадгүй ингээл юм гараад байгаа хүүхд ч юм уу гэл янз бүрийн юмнууд л ганаад ирдэг юм шиг. Тэгэл ганаа зарим дээр нь voice арил, зарим дээр нь бичээл тэгэл би хажуугаар нь өнгөрөхдөө хальт ингээл жигшэргээл яриа мэрэж сонсогдчихтэй шүү дээ. Тэгэхээр бас ингээд тийм хүмүүст ингээд байнга тусдсан болдог. Би бас ханаараа бахархдаг юм. Энэ бол их залуу ээжүүд маш их зөвлөгөө авдаг л да. Тэгээ надад ч гэсэн залуу ээж байхад зүхрэг шантрах, уйлах тийм олон өдрүүд байсан учраас өөрөө арай төрүүлээд бас нэг амьдралыг үзээ туулаад өнөөдрийн биеийг олцсон учраас тэдэрт ингээд бас нэг зөвлөөд зөв замд нь оруулаад амьдралыг арай өөр ухаалаг талаас нь хараад нэг гоё эртээ найртай урагшлаасаа гэж бодож өрнөх зөвлөгөө өгдөг. Тэгээ туслаг гэж байна шүү. Туусын амьдрал түүх хоёр те. Нэг тийм үгүүд шүү. Ах нар хизээ шавартай гудмаараа дагуулж явдгүй. Ах хүнтэй найзал ах бол хизээч явсан замаараа чамайг шавартай гудмаар дагуулж явахгүй гэж үгөөдөг. Чиргүүл зовлонгоо яриад байхгүй ч гэсэн өөрийнхөө туулсан зовлонгоор битгий дараа үе маань яваасаа гэж ер нь бодож. Тийм, ер нь болгоомжлуулж айлуулах яриад байхгүй шүү дээ. Би туулсан, би ийм зовлон гарч иж энд төрсөн гэж ярихгүй. Тийм, ахын дөө нэг тим юмнаас ч хол явуул зүгээр тэгэл ах нар бол дуурдсан шүү дээ. Тийм, ер нь бол. Тэгээ надад ер нь бодлоо би өөрөө ингээд амьдрал мэдээж тэр чигээрээ даваа нугчаа, сорил, шалгуур тий. Ер нь энэ амьдрал гэдэг чинь өөрөө тийм төгс юм биш. Энэ хорвоо гэдэг чинь бас тийм сайхан жаргалын орон биш. Үргэлж биднээс шалгалт, сорил, сэтгэлийн тэнхээ үргэлж нэгчээдэг. Тэрээ даваад гарсны дараа бид нар амьдралын илүү их жаргалын амтыг мэдэрдэм болов гэж байна. Яг үнэ. Аз жаргалтай амьдрал гэж байдгүй. Аз жаргалтай өдрүүд гэж байдаг чааш. Тэр өдрүүдэд олон болгох нь тийм шүү. Өөрсдөө амьдралыг яаж гоё болгох вэ? Бараг амьдралаа бид нар өөрсдөө зохиогч нь байх хэрэгтэй байхгүй. За хэдвэл энэ 7 хоног тгий, дараа 7 хоног тгий өөрөө хүмүүсээ ингэ салхинд гаргая. Бүгдээр хамтдаа ингэ хэдүүлээг одоо бид хоёр ч гэсэн одоо ингээл өнөөдөр нэг шийдвэр гарсан шүү дээ. Манайхан яана гэлээ. Яана гэлээ манайхан. Тэр Улаанбаатар марафонд гэрүүлээрээ гүгч байгаа. Бүртгүүлээд жижигтэй учраас ээж аав бид нар бол хамгийн ойрын зайд манай нэг охин бол холын зайд бэлтгэж байгаа. Том бол холын зайд гүрнэсэн. Бид хэд бол яг гэр бүлэрээ тэр гоё Улаанбаатар марафоныг
бас олон улсад тийм үү Монгол улсаа хотоо хүүхдүүдтэй соёл үлгэрлэж шүү. Ингээд спортыг авч болохгүй дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Дээр нь гэр бүлэрээ гүйж ийна гэдэг хамгийн ойрхон зайд нь халуунд дулаа уур амьсгал тийм ээж аавтайгаа гүйжсэн тэр мөч дурсамж болоод үлдэн шүү дээ. Ер нь бол хэдэн настайд ээж аавтайгаа марафон улс даяараа гүйжилээ гэдэг тэр гоё мэдрэмж үлдэнэ. Амралтын өдөр гэртээ суугаа утсан авах юм уу тэр мэдрэмж бол хүүхдэд үлдэхгүй шүү. Тэгэхээр ийм сайхан жаргалтай өдрүүдэд олныг бий болгож байгаарэ. Хосууд нэ тэгээд аль болох би одоо ханигаа яаж ажил ихтэйсэн 7 хоногийн нэг амралтын өдрийг чи заавал гэр бүлдээ цаг гарга гэдэг шаардлагыг анхнаасаа суухаасаа эхлээл энэ үн тавьдаг байсан. Одоо ч тэр яг тэрийг заншил болгоод өнгөрөөсөн байгаа. Хагасаа өдөр юм уу бүтээсээ өдөр айл нэг нь аавынхаа боломжтой өдөр нь заавал гэр бүлэрээ цагийг өнгөрөөд. Тэгэхээр бид нар нөгөө ирээдүйн иргэнийг бэлдэж байгаа учраас энэ нэг гоё гэр бүлийн халуун дулаан уур амьсгал ээж аваа хүндэтгэх тэр аз жаргалтай гоё агшныг эргээд хүн ер нь дурсамжаараа амьддаг. Хүүхдүүд маань үүрнээсээ нисээ явчин том болчин. Тэгэхээр одоо амжиж эднэрт бид нар сайхан дурсамжийг зөв амьдралыг үлгэрлэх ёстой учраас бас ингээд тэр өдрүүдийг их олон ер нь бид нар ингээд бодоход аав ээжтэйгээ нэг тэгж явж ил одоо ингээд бодоход одоо бид манай аав байхгүй тэгэл ингээд ер нь аавтайгаа нэг тэгж явж ил ээжтэйгээ нэг тэгж явж ил гэхээр тийм тод дурсамжууд их цөөхөн байдсан шүү дээ. Тэ нөгөө аав ээж нар маань бүгд ингээд төрийн байгууллагт ажиллаад өглөөнөөс орой болтол яваад амьдралын төлөө социализмын үед бид нар чинь хүүхэд нас маань өнгөрцөө. За нэг тэгж илээ ингэж илээ тоотой идэв үе байгаад байдаг. Нээж очим сурлагын хүн байсан. Баригаа тэгэл 40 сая орхио явчдаг. Би чи имэд дээрэл бид чинь байсан. Тэгэхээр бид нар нөгөө нэг дутуу зүйлээ ингэж өнөөдөр яг өөрсдөө тэрийг туулчихсан учраас гэр бүл халуун дулаан байхын тулд аав ээж ер нь гэртээ хэр хариуцлагатай байх вэ? Хэр хариуцлагатай байж урт нас л удаан жаргах вэ? Хамт ус тэр дурсамжтай өдрүүдэд яаж үүсэх вэ гэдгээр нь өөрсдөө одоо нөгөө ингээд зохиож хийхээс өөр аргагүй болж байгаа байхгүй тий. Тэгэхээр надад нэг юм бодол. Чи нэг тэгжээс тэр би уг нэг хөгжимчин болъё гэдэг ээж дугуйланд оруулж өвшөөрөөгүй гэд тэгээд бас би уг нь тэхвэсийн ингээл чи хаяа ингээл зураг харж байгаад хэлдэг ш. Төгөлдөр уурууг нь тоглож сурах байсан гэд одоо манай хүүхдүүд ингээл ээж нь яг төгөлдөр ууран зөөгөөл яг хөгжмийн хийл хөгжим төгөлдөр уургээл янз бүрийн зөөгөд идэв те би ганаа яг өөрийнхөө бас хүсэл мөрөөдлөө бүтээж чадаагүй зүйлээр үр хүүхдүүдээрээ хийлгэж тэр нэг өөрөө сурцсан юм шиг л өнөөдөр тэгээд бас ингээд ээж аваагаа буруутгахаасаа илүү өөрийнхөө хүсэжсэн тэр гоё нөхцөл байдлыг өөртөө би ээж аваагаа буруутгахгүй шүү дээ. Яг би өөрөө нөгөө хүүхэд байхдаа бас ингээд аав ээж маань их жоохон багсаалсан. Тэгтээ эзэг учраас магадгүй өнөөдөр бас хүүхдүүд аавтай байхын тулд бүтэн байхын тулд зөндөө л ухааны зараад ингэ явж байгаа. Тэгэхээр сая эндээс ингээ харахаар би аав ээжигээ буруутгахаас илүү өөрийнхөө нөгөө бага насндаа үзээгүй аавын хайрыг одоо энэ дөрөв охиндоо бас сайн аав байхын тулд ханигаа хурцлж хөглөж ухаан зарж ингэж бүтэн байлгаж байгаадаа бас би өөр ингэ жаргаад байгаа хэрэг. Тэгэхээр ингээд хин нэг үнийг буруутгахаас илүү тэрийг өөрөө бий болгоод тэрэндээ жаргаж амьдрах энэ амьдралын аргаар бас би гарцгаасж байгаа. Ер нь энэ амьдрал гомдлж гоншихоос илүү тэр болгыг бид нар засаж харин өөрөө гоё тэрнээс илүү амсч чаддаг. Бүтээж тэрэндээ жаргаж дүүрж явах хэрэгтэй болов гэж хань сая бодчих. Тийм шүү дээ. Ер нь тэгээд энэ амьдралд одоо элэг бүтэн байна гэдэг чинь бас нэг бодол юм бас нэрэ нөгөө л бидний хэлдэг маш их төвчээр тий маш их итгэл маш их өөчлөл тий маш их ухаан бүхэл юм шаардж байгаа л да. Гэтэ яг тэгэл хүний амьдрал янз бүрийн юм болдог. Гэтэ тэр болгон дээр тэрний буруу энэний зөв гэдэг хас илүү үр хүүхд дээр л яг фокусч анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм шиг аав ээжээр тий бид тэр ч бүр амьдрал дөнгөж эхэлж байхдаа хоёул хороолт анхныхаа байр хоёр өрөө байраа аваа тэгээд тэндээс хоёул нөгөө амина номоорч ганцхан насны зайтай тэр нөгөө хорооллоос хоёул унаа машин бохгүй алхаж хүүхдүүдэд төмөр замд цэцэрлэгт нь хүргэж байгаа. Тэгээд нөгөө хоёр чи өвлийн хувцсны өмсгчгээр амар том хүндээ болсон. Тэгээд өглөө унтаагаараа шууд үүрэл би аль томын бариад одоо жин ихтэй нь одоо номоо байсан баха. Номоог цэвэрээд хэн нэмдээ тэгээд одоо яагаад тэр чинь баг насныхан жинг ярьж байгаа. Одоо сайхан хүүхэн болсон шүү дээ. Сайхан охин болсон шүү дээ. Тэгээд нөгөө охиныгаа өргөд хажууд нөгөө тийм даун дотор хувцсыг нээдэг байсан тий. Сонин юм уудтай. Нөгөө хоёрыг хоёр уутыг бариад ганаа гал чи араас аминаг тиймэрч хоёул
хороолоос доошоо уруудаад сур цэцэрлэгт нь оруулж байгаа. Тэгэл хоёулаа хойшоо хөтлөөл алхдаг. Тэр он жил бас их сайхан гоё санаг. Дөнгөж амьдрал эхэлжсэн. Тий. Тэгэхээр би яг тэр хороолоос уруудаг замд манай гэр бас хороол нарангийн дэнж дээр байхад аавтайгаа би яг тэр хоёр охиныгоо явуулж исэн төмөр замын 2 дугаар цэцэрлэгээс би бас тэнд явж исэн бохоо. Би аавтайгаа дүүтэйгээ ойлаагаараа зам дээр уйлаад машинаар явна гэдэг аав гар өргөөд сонсмоолонд суулгаад сонсмоолын жолоочийг гуйгаад би тэрийг сонсмоолонд авч суугаад одоо ийм ачааны машин тэгээд хороолд бууж ирсэн. Би тэрийг мартдаггүй ш. Тэгээд тэр хоёрын хооронд аав маань намайг ингээд үзүүн дээрээ суулгаа явж байхдаа аав надад нэг шүлэг зааж өгч салхаж явж байхад толгой дээр минь хөх тэнгэр тохоо хэрийн зайтай байлаа. Өөцгөн би энэ өсөг тоолонд өнөөх тэнгэр өндөрт болох юм а гэд. Би аавхаа яг хүзүүн дээр явж байхдаа нэг 3 4 5 настай байсан баха. Энэ шүлгийг сураа явж байсан үе одоо ингээд миний яг тэр замаар явахаар бодогддог. Тэр байсан үеийн тэр аавын дурсамж шүлэг хоёр энэ хүнд ингэж хадгалагдаж үлдсэн байгаас. Тэгэхээр бид нар хүүхдүүдтэй энэ гоё дурсамжийг олон үлдээхийн төлөв амьдрсан. 4 5 настайдаа сурсан шүлэг одоо хүртэл ингээд толгойд байж байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөө 90% бэлдэж байгаа учраас аль болох хүүхдүүдтэй нэг ингээд зөв юмыг үлгэрлэн дөөрөх хэрэгтэй юм шиг байна тийм. Спортлог бай, эрүүл амьдрахын төлөө яв. Нэг зөв дадал зуршилтай бай, хүн чанартай бай гэдэг юм илүү одоо юм зааж үзүүлэх ёстой юм шиг байгаа. Ингэж хадагдаж тэр шүлгийн мөртөд 4-5 настай хүүхдээс түгээс өнөөдрийн 50 гарцсан бооёд рүү үсгээрээ харин хүүхэд тийм амар бич. Одоо манайх жишээлбэл ингээд бид нар жишээлбэл ингээд ширээ төрөд хоолоод гана одоо биднийг одоо манай онч одоо бүгдийн дуудалт шүү дээ. Яг ширээ төрөд манай хоёроо хоолоо идэг. Ширээ төрөд хоолоо иж захта манай гэрийн бүх тэн дээр хоолн дээр яриа болдог. Тэ хоолоо идчихэд босч явдаг уу? Тэгээд суугаад уйлалдаа тэгээд хашааны цаана хадчаал багыгаа тэрэн шиг те. Яг л бид нар ингээд зургуулаа хаяа мэнэр нэрн ингээд долуулаа тойр ширээс тойр суужаад хоолоо идчихэд хоолны дараа хэсэг жаахан гоё хөвгчлөлтэй юмнууд ярьж байгаа, анги сургуулаа ярьж байгаа. Тэгэл өрөөр орцгондоо тий. Тэр бол хамгийн над тэр их гоё санагдчих. Гэрийнхаа тэр биш нэг хилээд идв. Гэхдээ би яг дунд нь суухаар яг та хэдин огтудчихсан. Шогч шүү дээ. Танай ангийн тэр үү, манай ангийн тэр, манай найз тэр гэж зүгээр ээж бүх найзын тань. Би бүр айгу аз жаргалтай шүү дээ. Би тэгсэн би тэгин тим тэмцээ наадам гэл. Энэ дандаас ингээ ярихаар зарим залуу ээжүүд ингээл нөгөө хүүхэд манай амир гэрээ нураадаг, дуулгадаг. Тэгэл би ч өөртөө цэвлээд ахт эргээ харахад гэрээ нураачдаг. Тэрэндээ амир стресс чинь яатар чинь тэгээд нөхөр ингээ орой орж ирэхээр гэрээ цэвэрлээг ажилгүй аваа гэж хараад байна. Тэгэхээр ингээд зөвхөрж ийна ихчээ. Гэрээ ажил яаж дуусдаггүй илээ. Тэгээ нөхөр маань энийг өрсөө мэдрэхгүй байна. Аюу хэцүү байна гэж надраас биччихсэн. Тэгэхээр хүүхэд бол угаасаа би хэлсэн. Одоо ингээд нэг 11 2 гээл юу нөрөө хураагаад ер нь л тэр хүүхэд насны бүх юм байхгүй болоод ирсэн тий. Тэгээд дараа биднээс ер нь аль болох ингээд ярилцахгүй дөөлөөл найзуудтайгаа байх гал өрөөндөө хаалгаагаад энэ цаг хугацааг богдгоо учраас мэдээс ингэж жаргал гэж бодоо. Харин нөхөр ойлгохгүй байгааг бол хантайгаа сууж байгаа сайхан ярилцаа гэж тий. Би бол үнэхээр яг бухимд өдрөөр шууд хантайгаа ярьдаг. Амар хэцүү байна. Энэ дээр цөхрөөдөө уйлмаар байна. Хүн гэдэг гинэ. Хүн өдөрт ингээд 10,000 үг амнаасаа гарах ёстой гэдэм байнал та. Тэгээ нөгөө ирчүүд ялангуяа нөхрүүд дээр жишээ бол гараад 10,000 үгээ бүр яриад барчаад ирдэг юм л та. Тэгээ бүр 10 бүр гаргаж яриа. Тэрэндээ бүр ядраад бүр 15,000 20,000 яриад. Тэгээ ямар ч ярих сонирхолгүй заримдаа гэртээ ороод иртний гэрт нь 10,000 үгтэй эмэгтэй байж идэг гэсэн. 10,000 ярих гээд тэгээд ороод иртний өдөөс 10,000 үгээ ярих тэрийг үл тоох сонсохгүй байх хариулахгүй байхаар бухимдал үүсдэг юм байна л да. Би өдөржин гэртээ чи яагаад анхаарал хандуулах чи яагаад намайг сонсохгүй чи нэг сонирн байна чи юу бодоод байгаа юм ч юм уу те нөгөө үг нь дуусц үү те одоо ингээд тэндээс нэг асуудал үүсдэг юм биш үү. Тэгэхээр ер нь бол би одоо зүгээр тэр 10,000 үгээ гадуур яриад явах нь яах вэ те ярилцахгүй ч гэсэн сонсогч байх хэрэгтэй. Сайн сонсогч байх хэрэгтэй байгаа. Би бүр заримдаа чи сонсож гинэ үү гэдэг сонсож гинэ гэдэг үрдэг. Сайн сонсогч байх хэрэгтэй. Тэгээ ер нь бол эмэгтэй хүний чинь ингээ хамт олон нь яг хань ингээл хүүхдтэйгээ мэдээж янз бүрийн бодож байгаа асуудал ярихгүй шүү дээ. Найзуудтайгаа хамт олонд орж байгаа юм бол хүний хань вэ? Тусыг орж байгаа бол хүний хань вэ? Аав ээжийг орж байгаа юм бол хүний хань вэ? Тэгэхээр энэ гэртээ сууж байгаа эмэгтэйчүүдийг бас хань ээжлүүд нь маш сайн сонсогч нь байгаарэ гэж бас хүсмээр байна. Гоё бол маш сайн сонсогч.
эмэгтэй гэртээ сууж байгаа эмэгтэй хүний оюун санаа, гэртээ сууж байгаа эмэгтэй хүний хүсэл мөрөөдөл, гэртээ сууж байгаа эмэгтэй хүний хамаг юм зогсчихгүй шүү дээ. Бүгдээрээ л адилхан байх үедээ бясалгаад ирээдүгөө бодоод хийх гэж байгаа юм а төлөвлөөл аныхаа ажил дэм тус болчих юмсан эсвэл би цаашид энэ хэдийг хүүхдүүдээ гараас гаргачихар ийм юм хийндэ гэж маш их юм төлөвлөөл тэгэл өөрөө юм ухаал компьютер сорчлоор юм хараал ухаал зурагтаас мэдээлэлээ цуглуулаад ингээл бас л тодорхой хэмжээний бас л үйлдэл хийж л байгаа юм чинь тэгэхээр тэр хүний бас тэр юмнуудыг бас хүндэтгэл сонсож хамтран ярилцах хэрэгтэй л дээ. Яг эмэгтэй угаасаа дотор байгаа бүх юм гаргаж иж тайвшилдаг. Тэгэхээр эрэгчүүд маань маш сайн сонсогч байгаараа бити төвөгшөөгөөрөө эндээс ч нөгөө амьдралын проблем үүсээд энэ надад харьцах дургуй, энэ намайг үзий ядаад энэ голоод байна ч юм уу тий. Яг тийм сэтгэлүүд үүсээд идэг. Тэгэхээр маш сайн ингээд сонсогч байгаараа бас ингээд сайхан урмын үг хэлдэг хүн байгаараа. Гадуур 5,000 үгээд ярьчаад 95,000 тагаа ирж байгаа гэж. Шимүр хэлээд баса 5,000 хадгалаад яаж сонсогч байна. Яа 10,000 гэхдээ эмэгтэй хүн ч нөгөө эрэгтэй хүнээс уусаа илүү ярьдаг. Тэгэхээр магадгүй 20,000 үгэж магадгүй битээ залхаарай. Тэгээ ер нь бол яг тэ тэгээд хорвоог хоёул хамт тоолно гэсэн юм чинь анханаас л насны хань гэж байна шүү дээ. Хань гэдэг үг чинь бас насны хань гэдэг чинь бас л том эргцүүлээл эргээ харахад би ингээл эмэгтэй хүн бас ингээд хүүхдийнхаа төлөө анх ингээд би энийг амар хайрлаж аваад хүүхэд гарангууд би энийгээ гэсэн хайр нь арай багасаад гарсан хүүхдүүдтэй бүх хайр нь хураагдаад ингээд хуваагдаад байдаг тийм. Тэгээ яг ингээд хүүхдээ гээд явж идэл хүүхэд нас биеийн түрээд гэрээ орхиод яваад хүн цаг хамгийн сүүл тэр хүүхдийг оролдог, аав ээжийг оролдог бүх юм бол хүний хайр юм л тийм. Ингээд ажлын төлөө явах нь үнэн. Одоо ингээд тэгвэл заавал хандаа цагийг гаргаж эргэж халуун дотногийнх цаг хугацаагаа гаргаж ингэж л явахгүй бол угаасаа энэ ажил карьер бүх юм дуусна хүүхдүүч үүрээсээ яваад өгнө хамгийн сүүл яг хоёулахнаа үлдэх учраас хайр халамжаар битээ дутаагаараа халуун дулаан харьцаагаа яаж иж яагаад авч үлдээрээ гэж тэр нэг годамжинд хараад эсвэл залуу осууд хөдөлтөө тэрвэрлдээд явж байгаа. Тэгээ дунд үеийнх нь харагдахгүй. Машин унаанда орчд юм уу яа тий ажил амьдралаа эд амьдралаа босгож байгаа үе нь байгаад байдаг. Тэнгүүд яг нэг 60-аас дээш нэг 75 насныхан л хоорондоо хөтөлцсөн өөрөх годамжинд асгаа явж байдаг шүү дээ. Дунд үеч одоо нөгөө эд амьдралаа яг л эд босгох гол үзэж байгаа юм л да. Гэтэ яг хүний амьдрал бол тэр чигээрэл одоо үнэхээр зүтгэл байгаа юм чи яг үүндээ тэмцэл ихээс илүү зүтгэл л байгаа юм л да тий. Үнэхээр зүтгэж байгаа. Тэгээд зүтгэсээр байгаа л эхлээл тийм цагт хүүхдүүд том болоо яваад ээж аав маань байхгүй таньдаг найз нөхд маань цөөхөн болцсон ах дүүс маань ч цөөхөн болцсон бүгд амьдралын төлөө ингээ яваад өгсөн тэгэл гонхтой ч хин нэгний төлөө явсараа гал дууст юм шиг байна. Ингээл хорвоо дээр ирээл ирсэн чи аав ээж маань бидний төлөө явсараа гал дуусгаад бид нар үр хөвгтүүдийнхээ төлөө явсараа л дуустдаг. Эсвэл хань ижлийнхээ төлөө явсараа дуустдаг. Энэ нэгний төлөө явсараа дуустдаг тий. Санаа шиг. Гэхдээ бас ингээд би нөгөө эмэгтэй хүмүүсийн үгээр айгуу сайн сонсож байгаараа гэл. Гэхдээ заримдаа үнэхээр ингээд бас боё айгуу ачаал ихтэй яг ингээд шинэ уран бүтээл нээх гээд эхлэхээр боёгийн хувьд бол айгуу өөр болдог шууд ингээд айгуу анхаарал над дээр төвлөрхөө байгаал энэ тэнд очиж юм бодоод шүн унтахгүй ингээд доор юм бичиж үлдээл ингээд шал өөр хүн болдог. Үнэхээр надтай заримдаа ярихаа гэдэг. Хөө их ингээд идээ санаа бодоод тэр мөрөн дээр анх ингээд айгуу бухимддаг байж байгаа. Сүүлдээ эмэгтэй хүн чинь айгуу сайн ойлгож эхэлт юм байлээ. За энэ хүн чинь бас ингээд бүтээл нээх гээ ингэж яах би хажуугаар зэрцээгээд өөрөө ирэхгүй нөгөө 20,000 үгээ залгих тий төвчээр ухаан заах тийм үеэс эмэгтэй хүнд ирдэг. Тэгэхээр өсвүүчүүд маань бас үргэлж намайг ойлго гэж бухимдахаасаа илүү хажуудаа байгаагаа ингээд айл аль нь жоох их мэдрэмжтэй байх хэрэгтэй юм шиг байна тий. Үнэхээр айл энийг мэдрэхгүй бол амьдрал зүгээр ингээд муухраар өөрийгөө л хүнд ойлгуулах гээд яваад байл үнэхээр амьдралаас үргэлжлэхгүй. Тэгэхээр тийм үед би ханигаа амар сайн ойлгох ууртаа орж ирэх ажлын амар өндөр ачаалтаа орж ирэх шинэ уран бүтээл гаргах гэж толгойн ажиллаад байгаа гурав дээр би амар сайн уур мууртай үед нь би зүгээр хоолыг нэж тавьчих юм тийшээ гараа яваа. Өрөөндөө очиж унтчихлаа. Тэгээд өөрөө аяанда ингээ ярмаар байвал надад танаа нэг ингээд гээд ярихаар би харилцдаг. Ярмааргүй бол тэрийг бас би нэг асуудаг. Тэр энэ хүний бас нэг тийм орон зайг өөрт нь үлдээх ёстой болов бүх юм мэдтгэл зүтгэл ингээд ахаасаа илүү бас нэг тийм мэдрэмж бас эмхтэй хүнд байх хэрэгтэй юм шиг байна тийм эндээс хараад. Тэр нь яг энэ хүн хизээч надаас явахгүй гэдгийг мэдж байгаа эмхтэй хүн байгаа шүү дээ. Эрэгтэй хүн ч гэсэн миний хань бол хизээч надаас явахгүй. Гэтэ бас тэр хүн тэгж хэдий явахгүй гэдгийг мэдж байгаа. Гэтэ тэр хүнд бас заавал нэг тийм бодох
эргэцүүлэх орон зайг нь орхих хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэр хүн бол ямар нэгэн өөр зүйл бодохгүйгээр маш их ажил, маш их төлөвлөгөө тэрнийхээ ард гарахын тулд ажиллаж байгаа. Маргааш юу болох ч байгаа вэ? Маргааш ямар ажил байгаа вэ гэж мэдээж ажил дарагддаг, бодол эргэцүүлэлт дарагддаг өдрүүд байдаг шүү дээ хүнд тий. Тэрнээс биш амьдрал нь өөр хүүхдүүд гэр бүл хань ижил нь байна. Тэр нэг бодол эргэцүүлэлт дарагдаад байгаа юм байхгүй. Хийж байгаа ажилдаа л дарагдаж байгаа юм чи эцэст нь тий. Тэр бол бас яг тэр болгон дээр харин чи дуугаа ураачлаа, чи дуурахгүй байна гэдэг бол бас чин бүхэн хөрөн шүү дээ тий. Стресстэй дотроо ингээд бөглөрөө явж байхад нь давхар эмгтэн чи яатсан чи ингэсэн гэдэг яг өндөө хүн бол бас бохом. Эмгтэн чалгаагүй шүү дээ. Эмгтэн бас ажил хийгээл, бизнес хийгээл, төрийн байгууллагад ажиллаад явж байгаа эмгтээчүүд байгаа нөхөр нь ч гэсэн ингээл магадгүй одоо ажил төлөвлөгөө ч юм уу янз бүр шүү дээ. Манай ирчүүд заримдаа эсвэл хэд хоног юмд яваад ирдэг ажилтай ч юм байгаа. Эсвэл гадуур ингээд юм хийгээ яваад идэг хүмүүс бас л адилхан ялгаагүй эхнэр нь бас их зүйл толгойдоо тэгээл явж яхад нь бас тэгэл чи яач вэ гэдэг бас болохгүй л байхгүй тий. Цаана ямар ажил хийж байгааг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Нэрээ одоо эн чинь тэдэнд одоо тоглолтоо нээх гэж байгаа шүү дээ. Тэдэнд эрдмийн ажлаа хамгаалах гэж байгаа шүү дээ. Тэдэнд эдний компани чинь тим юм нийлүүлэх гэж байгаа шүү дээ. Тим юм босгож бүтээж комисс түлээлгэж өгөх гэж байгаа шүү дээ. Бүгдийг нь мэдчихэж байгаа юм чинь. Тэгээ мэдээж энэ үн дээр бас стрессж байгаа юм байна да. Энэ үндэ бас тэр нь болж өгөхгүй л байгаа. Ядаж нэг энэ үед нэг хоол ундын бэлэн зэлэн сайхан байлгачээ санаа сэтгэл нь ядаж гэр орон дээрээ амар тайван хамгийн аз жаргалтай газараа л ирж байгаа шүү дээ хүн бол тий. Тэр нэг юм фэйсбүүк дээр чсэн зөндөө инээд юмнууд явдаг шүү дээ. Нөхөр нь ингээд бодлолол ингээд харны ястаа өөр хүн бодож байна гэл амар бодож идэл машиныхаа эдэн гэх ч юм уу шал өөр юм бодож ирсэн байдаг тийм. Эвтчээ бид нар чи илүү их амар ургуулan боддог нэг тийм хүмүүс юм шиг. Стүүч ялгааг бас ургуулan бодно шүү дээ. Ургуулan бодох гэдэг чинь ургуулan бодох гэдэг чинь тэгээд хүн ийм тэгээд тэрийг бүр их хөгжүүлж бас болохгүй л дээ. Харыг бол хөгжүүлж болохгүй. Ургуулan бодох бол хүнд байж болно шүү дээ. Хүн юу ч ургуулan бодож байна. Тэр бол бас эрүүл сарвал ухаантай хүний зан л да. Ургуулan бодно гэдэг. Харин хардталт гэдэг юмыг бол хэтэрхий ургуул. Нөө хүний толгойн дотор ийм олон мөчр байдаг юм гэсэн шүү дээ. Тэгээд тэрэн дотор хардталтын мөчр гэж байдаг гэсэн. Тэр мэрийг бол тэгж хэд ургуулж болохгүй баг. Өвчин бол. Тэр нэг ярихад бас ингээд ер нь амьдрал бол маш их асуудал төвчээр ухаан зөндөө л юм амьдрал гарна. Ер нь бол хүн ярьдгүй л болохоос ш айлын хаалга болны ард бүгдээрээ яг адилхан проблемыг үүрчдэг те өвчин зовлон байна. Хэрүүл маргаан байна. Үзэл бодлын зөрчилдөөн байна. Тэгэл үйл ойлголцол байна. Мөнгө санхүү байна. Асар их юм энэ хаалганы ард бүгдээрээ адилхан үргэлжлэх. Хүүхдийн хүмүүжлийн асуудлууд байна. Зөндөө юм байна те. Тэгээд бүр мондошгүй их. Тэгэхээр энэ олгоныг бас ингээд гаргаад яриад ах нь их буруу гэж юу би боддог шүү дээ. Ялангуяа сошиал дээр эсвэл хин нэгэн хүнд очиж амьдралаа ярих нь их зөв юм биш. Энэ бол хаалганы ард болгон байдаг. Сонсчихсан хүн ямар муухай яасан сайн гэж сонсдог мөртлөө өөрөө тэр проблемыг хаалганыхаа ард ингээ ялгаагүй л идэлжил байдаг. Тэгэхээр ер нь энэ амьдралын асуудлыг бол ер нь бачимдаад бухимдаад байгаа үедээ би одоо лайв дээр маш их хэлдэг. Хүн ер нь байгальд гараад энэ сайхан одоо нэг одо тэнгэр хараад нэг сайхан уйлж гоё кино үзээд уйл гоё дуу сонсож уйлах тэр болгоноо нэг иймэрхүү байдлаар гарах нь их зөв юм шиг санагдав. Одоо сошиал дээр бас ингээд хит их бас ингээд сэтгэл зүйтэй болж байгаа онцгой таагүй юм а тавиад ахын бас нэг сайхан юм биш ер нь. Бусдыг таагүй байдалд оруулах биш. Тэгэхээр бид нар ер нь хизээч муухай юм харах дургу муухай юм сонсох дургу хүмүүс шүү дээ. Тэгэхээр хүмүүс нэг худлаа хэлбэрдээ гоё юм а тавилаа гэдэг. Тэгэхээр бусдад бас ийм гоё боломж байдаг шүү, гоё амьдрал байдаг шүү гэдгийг хараад суралцаад бусад юм бол гэр дотроо тогоондоо ярилцсан сайхан шийдчихдэг юм хаан бас байх. Яг зөв. Ер нь яг тэгээд тарих хагарвч толгоондоо гэж тийм. Нөгөө хүн нөгөө өөрөө таагүй байдалд ороод тэр таагүй байдалд орсон асар их стресс мэдрэмжээ зүв зүгээр байсан хүмүүст нь нялж болохгүй байхгүй. Тэгэл өглөөний хүн босоод өөр хөвгтөө үнсэл нэг утсаа ингэтэл айгүй таагүй мэдээ харчвал тэгэл сэтгэл санаа сонирн болоод явчих шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь аль болох таагүй юм зөндөө шүү дээ. Зөндөө шүү дээ. Ер нь зөндөө байхад нэмээд бусдын таагүй юмыг хараад байвал яг л чи өөрөө одоо фэйсбүүк дээр найзууд гээд олон дагагч найз нартай болцсон шүү дээ. Тэдэртэй чи аз жаргалын төлөө эдгээр маань сайн сайхан байгаасаа гоё шүү, гоё юм шеэрлээд гоё байгаасаа гэдэг мөртлөө ягаад заримдаа тэднийг ингээд хүнд байдалд оруулдаг юм бэ те. Хин нэгэн хаяггүй нэг тийм муухай үгт бичдэг ч юм уу те пост оруулчингууд бусдын нөгөө ингээд тухтай байдал алдагддаг. Нөгөө амрыг өрийгээд цагдаа ёслоход хүний тав тухтай байдал тодорхой хэмжээгээр алдагддаг гэж байгаа байхгүй. Тэрнтэй яг адилхан байхгүй тий.
Тэгэхээр бид нар бас юм гоё би эндээ хүндэтгэлтэй альва саар муу юм аа бас бусдад нэг түгээгээд авахгүй өдөртэй тэргүй бидний амьдралын асуудал зөндөө байгаа учраас бас юм байдгийг хамт үйлцмээр байна. Тэгэхээр сошиал дээр бүгдээрээ гоё соёлтой байхын тулд бас миний өнөөдөр хийж байгаа подкастын гол зорилго маань ч гэсэн ер нь нийгэмд ингээд сайн сайхныг үлгэрлээд бас явах юмсан гэсэн ерөн зорилгыг агуулад ингээд явж байгаа. Миний өнөөдөр хөтлөж байгаа Instagram хаяг ч гэсэн ер нь бол дандаа айл болох юм гэгээлэг сайхан юмыг одоо ээжүүдэд харуулахын уран зориг өгөхийсэн гэдэг ер нь ийм одоо бодлого надад явдээ шүү. Мэдээж та нартайгаа бол адилхан бүх юмыг туулаа явж байгаа. Ер нь юм тусгай амьдрал гэж байхгүй. Хизээс зовдгүй өнгөж байхгүй, юмар дутдаггүй өнгөж байхгүй, өвддөггүй өнгөж байхгүй, уйлдгүй өнгөж байхгүй, шаналдгүй өнгөж байхгүй. Бүгдээрээ бид нар адилхан. Тэрийгээ бид нар маш сайн ардаа өөрсдөө асуудлаа шийдэж чадж байгаа хүмүүс л гэж байгаа тийм. Тийш хүн болгон адилхан. Хүн болгоны харин гаргаж байгаа шийдлүүд бол өөр байгаа шүү дээ. Бид тэр одоо тийм ухаантайтай ч юм уу амар мундаг хүмүүстэй ингэж сууж байгаа юм биш үү? Бид тэр ч гэсэн адилхан 4 хүүхдээ өсгөөл те бусдын адил л энэ амьдралд хөдөлмөрлөөл туулаад зүтгээл тэгэл ойлгох дуулаад хүмүүсийн аав ээжигээ аавгаа гэл тэнгэрийн орон твшгээс эхлээл өвдөх те тэгэл найз нөхөд анд найз нөхөд гэл асар их хүний туулах ёстой замыг бүгдээрээ туулаад явцгааж байгаа байхгүй. Хөө ер нь тэгээд бүслийн амьдралаас их сайхан талыг авч суралцаж өөртөө наах хэрэгтэй. Мэдээж хүн болгонд алдаа байгаа, дутагдал байгаа. Тэрийг бол тэр хүний орчинд нас хүндэтгээд орох хэрэгтэй. Хүн болгон төгс биш. Хүн болгонд алдаа байж болно. Гэхдээ тэрийг бид нар бас тэр хүний хүндэтгээд энэ үж бас ороод анх удаа амьдарч штэ. Заавалтайгаа ирээгүй алдаа оноо ууртаа өдөрч байж болно. Амны алдаач гаргаж болно, үйлдэлийн алдаач гаргаж болно. Гэхдээ энийг бас бид нар хүндэтгээд орхих ухаан бас байх ёстой болов. Ер нь бусдын ертөнцийг бид нар таалагдахгүй зүйлийг тэр ертөнцид нь орхиод одоо дуугаа өнгөрөх бас тийм ухаан байх ёстой болов гэж надад бодогдоод идэг шүү. Аз жаргалтайгаар юу өдрүүлээч. Тий. Аз жаргалтай өдрүүдийг аз жаргалтай хохир юу лээ? Аз жаргалтайгаар хохир гэдэг. Тий. Буддын гүн ухаанд хэлдэг ш. Тэгэхээр ингээд хүн хэдий надад муу юм хийж байгаа ч гэсэндээ гэхдээ би бол өрөвддөг ш. Танайх ууралж өсөрөхөөсөө илүү яандаа энэ үүлийн үрээ чи яаж даандаа гэж бодохоос хайр хүртэх юм. Тэгээд ингээд дугаал өнгөрөх. Надгүй үүлийн үр гэдэг юм чинь юмын шүүгээд өөрт нь амсуулахаас хойш би тэр хүний алдааг цохиж аваад нийцүүлэх гээл ингээд ахаас илүү энэ хорвоо ертөнцийн мундаг таталцлын хуулийг одоо уншиж их судлах юм шүү дээ. Тэгэхээр ер нь тэгжэл бод. Тэгэхээр энэ цаана нөгөө асар том уучлах орон зай нөгөө хүмүүс харин хийсэн үлийн үрээ зайшгүй идэлнэ л гэж бодож өрнө хайрлах шүү дээ. Тэгээ хайрладаг хэрэгтэй. Юу бүх юмыг хайраар дүүргэж чадсан ингээ ном дээр маань ер нь бол байгаа шүү дээ. Ном гэснээс манай ч ном нөгөө хин нэг яагаад хэлж өгөөгүй юм бол гэдэг ном бичсэн. Тэгтээ суудаг эмэгтэйчүүд гэхээр мэдээж хүмүүс хаалганы төвчтэй хаалганы цаан ч юм уу эсвэл гэртээ хүүхдээ хараа сууж идэг гэж бас боддог байж болно те. Гэхдээ эмэгтэйчүүд гэртээ сууж байгаа хүчрэг эмэгтэйчүүд зөндөө байдаг шүү дээ. Тийм үстэй нэ. Би ер нь гэхдээ гэртээ сууж байгаа хүн зүгээр сууна гэж байхгүй шүү. Завгүй байлаа гэхдээ юм. Ер нь хүн жоо ингээд нэг зав их гаргах тусам л илүү дутуу хэрэггүй юм бодоод нэгнийхээ араас уцтаал гонигдхан ихсээл нэг ингээд идэв юм шиг санагдав. Тэгэхээр би ч одоо онлайн хичээл их авнаас хойш хичээл явна, нарийн боовны хичээл явна, бүр нэг ойдолт явах гэж байгаа. Тэгээд нэг амьдралдаас юм тохиолдоод орхисон. Тэгэл одоо энэ янз бүрийн сургалтуудад бол байнгын сууж 20,000 төгрөг, 30,000 төгрөг төлөөл үргэлж өөрийгөө одоо боловсруулж хөгжүүлж яг л ажил хийж байгаатай адилхан. Дээр нь ингээд бас чөлөө цагаараа би чинь ном бичиж байна тий. Тэгээд эмэгтэй хүн өөрийгөө их завгүй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ингээд завгүй гэдэг байгаа мөртлөө хажуугаар нь ингээд уурлах бухимдах элдв янзын бодох зай үлдээгээд байна гэдэг чинь завтал байна. Тэгэхээр гуниглах завгүйгээр өөрөө одоо өглөө усаар 108 өргөж जैन бясалгалаа хийж जैन алхаж जैन тэгээ бүжгэнд явж जैन тэгэл хоол ундаа яаж जैन гэрээ цэвэрлж जैन хүүхдүүдэд зөөж जैन тэгэл ерөөсөн гэр орны цэвэрлэгээ бүх юм орж. Тэгэхээр энэ холгоныг ер нь завгүй байлгах нь илүү дээр шүү ээжүүд минь. Тэгээд яаж энийг ядардаг юм уу гэдэг.
Энэ би чинь харин залхуух тусам ядраад байдаг. Хөдөлгөөний тусам улам нозоороод гэвтмээр санагдаад би чагнаад өвдөөл завгүй тусам улам нөгөө тэр ритмдээ ороод хүн улам сэргээд идэг юм шиг. Сэтгэл сэргэн махан биеч сэргэн. завгүй хүнийг зовлон тойрдгоо гэж үг байдаг шүү дээ. Завгүй хүнийг зовлон тойрно гэж. Бодтой юм уу шээ. Би бас яг жоо харнаа. Чиний уншаад орхисон юмыг харнаа. Тэгээ намайг ном бичээд бас би ингээд сонсч байсан. Энэ одоо гэрээ авгаа эзтэй баг юугаа бичтгийг гэдэг буула тавьчихсан юм уу гэж бас өндөө сонсч байсан. Маш олон хүнээс ингээд гэртээ суудаг үедээ ном бичсэн юм уу гэдэг хандлагыг их олж хагаад анх удаа ер нь ном бичээд бас ингээд хүмүүсийн нүдэнд өртөхдөө нэлээд олон тийм гэрээ аваа гэдэг хандлагыг өөрөө олж мэдэрч явах та. Тэгэхээр цөөхөө тэгтээ бас олон дотроос ч бол цөөх. Тэгээ ер нь бол яхаа дийлэгтэл гэртээ суудаг ээжүүдийн хамгийн их өөртөө готордог юм ингээд нийгмээс хасагдсан юм шиг хүмүүс өөрийн ямар ч юм боловсралгүй юм арчаагүй хүн гэртээ суугаа үлдсэн юм шиг ингээд хүмүүсийн хандлага гараад байдаг учраас илүү их эмзэглэдэг юм шиг. Тэгэхээр эдгээр чинь маш мундаг яг л нөгөө бизнес хийгээ карьер өргөж байгаа эмэгтэйчүүдтэй адилхан. Би бол одоо эдэрт ингээд хэлдэг шүү. Би өөрийнхөө бүх амьдралыг золиослоо да. Амар хэлсэн шүү. Уучлаарай ингээд ажил мэргэжил, карьер тий одоо ямар ч нэр төрд хүрч болох байсан. Тэр бүх юма би та нарын төлөө ингээд бүтэн зориулсан учраас та нарт муу явах их байхгүй шүү л гэж юм. Тэр магадгүй өнөөдөр үрий ч бас энэ салбартаа ингээд манлайлаа явж байгаа нь бас 50% байгаа шүү дээ. Миний тэр гавийн шагналын бүр 70% чамд байгаа шүү дээ. Би ч бас өөрөө ингээд магтуулна шүү дээ албад би бас байгаа шүү. Би ийм хийж байгаа шүү би гэдэг. Гэтэ ямарваа нэг юм уурлаад хэлэхээсээ илүү чи тэрх тийм тоглоом нарийнэр тэгдэлтэй. Өөрөө жоохон тэгээд байна уу юу? Давах гээд байна уу юу? Тийм найз найзтайгаа жоохон дараалал тэд тоног уулзчих. Давах гээд байна уу? Яах гээд байна уу? Зүгээр дуугадсан ч аа гэж битээ нэг эн чинь тэгээд цаагаараа тоглоом юм шиг мөртлөө миний нэгтгэх гээд байгаа юм шүү гэдэг юмыг бас би эндээ хөөх юм нарийнэр тий. Чи яасыг гардыг ингээл ойлгохоосоо илүү. Тэгэхээр амьдралын нэг юм хөөрхөн хошигнсон юм ухаан бас байх хэрэгтэй юм шиг. Энэ хошин шогийн мэдрэмжтэй үний чи юу гэдэг вэ? Аюу тийм ухаалаг гэдэг. Тий шүү дээ. Ингээд өөрийгөө багтуудаад байхгүй юу би? Тэг ингээд одоо ч л ингээд боёх чи амар цэцэг өгдөг гэж манай дардаг хүмүүс нөхрөөс нь нэгтгэсэн боёх нэрээс амар магтдаг байг цэцэг өгдөг гэж. Энэ хүн чи анхнаасаа надад цэцэг өгдөг хүн бас байгаагүй шүү дээ. Анхнаасаа юм байгаагүй. Бас энэ чи би сургаж байгаа шүү дээ. Тэгээд тэдний нөхөр өстөө нэр амар мундаг манай нөхөр хөлтөө төмсгээд идэг. Гэтэл би өөрөө хүсэж байгаа юм чамаас шууд өсдөг те. Би цэцэг аммаар байна. Гой болцмоор байна, гармаар байна, гой хувцас өмсмөр байна гэдэг юм бас ингээд эрхлээд хэлнэ. Тэгэнгүүт энэ хүн чинь бас тэрийг биелүүлнэ. Тэгэхээр та хэд маань ингээд нэг нэгнээс за гараа л та за тэгэлдэ гिचгүй яг тухайн үедээ тэгээд цагааз ингээд нэг цалин цагаа ч юм уу нэг юм хөтлөөд ч юм уу ямар нэгэн арга хэмжээнээс нэг хэдэн төгрөг оллоо шүү дээ. Нэг ямар нэгэн ажил төрлөөс тэгэл тэр үнийгээ барьж ирэл мэдээж дэлгүүрээс олмо ханигаа баярлуулъя да. Гэр орондоо ингээд орлого мөнгөтэй очиж байгаа юм чи ямар ч сан баярлуулах ихний хэлж хандаа нэг цэцэг авчи хүүхдүүдтэй нэг торт авчи хэд жуух дуртай юм авчи гэл тэгэл нэг гэрлүүгөө ороод ирэх чинь тэгэл байгаа хүлээж авч байгаа л ад жаргал шүү дээ. Тэрнээс би бол өөрөө бол тэр хэдийг хараад бид нар ч ад жаргалтай болчихж байгаа юм чи. Тэгээд ийм хөөрхөн бас юм хошигнлоо би энийгээ гоё ингээд судлаа би эндээ хилчдэг байгаасай. Би тэгээ саяныхаар юу хэлэх гэсэн хэр нөхрөөсөө заавал ингээд хүсээ бохимдоод идэх байна. Зүгхгүй манай нөхөр болцоонд авч ихгүй байна, яйцгүй байна гэдэг. Яг энэ хүсэж байгаа эмэгтэй бас өөрөө илэрхийлэх хэрэгтэй болно шүү дээ. Гэхдээ дардыг хардаг хүн биш нөхөр бас мэдэхгүй шүү дээ юу гэж байгааг нь. Тэгэхээр ингээд яриан дундуураас ингээд дуулгаад байх нь хэцүү юм. Тэгэд яг за тэгэл одоо гараа л да гэдгүү ма гэхэд ер нь бол за манай ингэж шүнийг аваад гарчээ. Нэг газар суучи, хандаа нэг цэцэг аваад өгчээ. Хандаа нэг ийм юм бэлгэлчээ. Одоо удахгүй төрсөн өдрөөр нэг ингэчээ. Удахгүй ийм тэмдэглэлт баяр болох юм байна. Энэ дээр нэг хүсээд байгаа юм өгчээ. Эсвэл өгчээ гэл мэдээж залуучууд чинь мэрэгэн санаа орж ирж штэ. Ухаалаг мэрэгэн ирчүүд ирчүүд бас өмөр цууж байгаа. Би уг энэ подкаст ирчүүдийн талаа төлөөл цууж. Ер нь жоохон ирчүүд жоохон даруулаад ийм үү. Үнийг магтчихж байсан ажилласаа хараад орчиход гоё үг сонсомоор хахад амжилт төсөй гэдэг үг гэсчгүй. Тэгэхдээ чи эмхтэн хүн талаас нь гэдээ бас яриад байна. Бас эрэгтэй талаа. Эрэгтэй өнөөдөр яг эрэгтэй хүн талаас эмхтэн хүн талаас ярих гэж хоёлаа сууж. Тэгж шүү дээ. Сайхан аав нар бол зөндөө хүний сайхан хань бол зөндөө байгаа шүү дээ.
ганцхан би цэцэг өгöd байгаа ч юм биш. Ер нь цэцгийн дэлгүүр чи байнга л цэцэг татаад ийн гэдэг чинь ирчүүд аваад өгöd ийн гэсэн үг шүү дээ. Дэлгүүр ажиллаад байна гэдэг. Ирчүүд аваад ийна л гэсэн үг. Энэ тийм шүү дээ. Ирчүүд цэцэг аваад ямар эрэгтэй хүнд өгөөж, эмэгтэйчүүд цэцэг аваад ирчүүдэд авчирч өгöd ийн гэж. Тэгэхээр чинь ирчүүд авч л ижидээ хандаа л өгч байгаа шүү дээ. Тэгэхээр ашигтай болол энэ олон. Хэлжээс авах ингээл цэцэг гэсэн чинь нөхөр тэрний хогоор яадаг хэдхэн оноод хүчих юм бэ. Гэтэ энэ цэцэг авж байгаа мэдрэмж өөрөө ингээд яг тэр хүн ингээ хандаа зориулаад цэцгийн дэлгүүр ороод боолгоо, догтлоод, баярлуулах гад ингээд хүлээгээ байж байгаа тэр ханих нь бүх мэдрэмж тэр цэцэгтэй хамт ирээд тэр цэцэг чинь тодорхой хугацаар тэр айлны хэд хоног тэр хугацаанд ханих нь тэр цэцгийн дэлгүүр рүү зорж очсон те яг баярлуулах гад догтлож байгаа тэр бүх юм тэгээд үргэлж өглөөс ирээл нүдэнд нь харагдаад өдөр харагдаад орой харагдаад тэр бүх мэдрэмж хамт явдаг болохоос биш яг үндэ цэцгэндээ ч бас ер нь ингээд би гудамжинд нэгэ машин бариад явж хахад цэцэг бариад явж байгаа хүн айгүй гоё харагдаж шүү дээ эрэгтэй хүн. Ийхгүй ингээд цэцэг барьцсан ингээд цаас нь бооцсон ингээд алхаа явж байгаа хүүхэд ч вэ залуу ч вэ оюутан ч вэ дунд иргэм насны хүн ч вэ ингээд явж байгаа хин нэг баярлуулах гээд явж байгаа сайхан аав сайхан найз залуу сайхан хань те тэгээд ямар гоё юм бэ гэж хардсан шүү дээ. Ямар гоё юм бэ одоо цаана ямар хүн байгаа бол гэж боддоо шүү дээ. Яаж их баярлах бол те. Тэгээд тэр бол хамгийн сайхан. Тэгээд ер нь хань ижилтэй одоо цагаан сараар хүртэл цэцэг өгдөг. Яагаад тэгэхээр нөгөө эмэгтэй хүн яг баяраар амар ачаалтай гэж хоолонд гэр орно гэдэг ингээ байж идэл цэцэг бариад ороод ирж байгаа нөгөө намайг миний ань ядарсан уу ингээд өдөржингөө ажиллаа штэ гэдэг тэр үгийг яг тэр цэцэгтэй хамт өгч байгаа тэр мэдрэмжийг би авах. Тэгэд яг тэр асууж байгаа мэдрэмж нь хичнээн хоног байгаа л энэ тэр цэцэгтэй гад. Тэгэхээр өнөөдөр ирчүүд минь бас үгүй яг нэг надад нэг ширхэг цэцэг ч юм уу 3 ширхэг цэцэг өгсөн ч тэр бүр ингээд үнэхээр гоё ингээд сэтгэлд манд дулаахан хайр өгөөд байж лээ. Тэгээд нэмэгтэй чинь тэгээд маш жоох юм дээр баярлна. Надад саяхан нэг ээж сууж исэн. Манай нөхөр надтай нэг ярилцдаггүй тэгээ юм ярих гэхээр ерөөсө дуурахгүй байна. Жохон ингээд айгуу дуурахгүй ер нь яриад олон талаа яриад байгаа ингээд бас эрэгтэй хүмүүс юм эхнэрийнхэн яриад байгаа сэтгэлийн юм зовлон болоод нэг юм гоншигноод ятаргуутай юм шиг. Ер нь бол анх суухтаа ингээд мэдээж сайханд нь болоо суусан байгаа шүү дээ. Сайхан охинтой суусан. Тэгээ цагийн эсээр ингээд магадгүй ярихгүй ч юм үл тоогоод байвал тэр өөрийнх нь л бүтээсэн бүсгүй шүү дээ. Өөрөө л тэр бүсгүй ингээд цаашаа хөөч. Тэр хүний яриа нэг утгагүй юм шиг санагдаач байгаа юм шиг. Эсвэл ингээд зовлон яриад байгаа юм шиг. Эсвэл ингээд нэг тийм магадгүй ажил дээр очиод ярьдаг мундаг хүмүүсийн үгнээс сул дорой мэдлэг чадвар муутай айж байгаа юм шиг тий нэг гэр ойр зуурын тэгээд сэтж байгаа юм тийм сар хүрээний хувьд ингээд нэг багч юм шиг тэгээ өөрийнх нь бүтээсэн юмхтэй юм чинь тийм биз дээ. Тэгэхээр тэр өөрийнхөө бүтээсэн юмхтэйг өөрийнхөө бүтээсэн тэр гэрийн эхнэр одоо ээжийг хүндэтгэж сонсож хөгжүүлж ярих хэрэгтэй шүү дээ. Тийм биз. Яг тэр эмэгтэйгийн юу ярьж байгаа тэр шалтгааныг тэр хүн бүтээсэн. Тийм шүү дээ. Тэрийн ажил ярьж ивэл чи тэр эмэгтэй бүтээсэн байна. Бизнес ярьж ивэл чи тэр эмэгтэй бүтээсэн байна. Одоо ямар нэгэн байдлаар зовлон шанал ярьсан бол чи тэрийг бас бүтээсэн байна. Ваа, өнөөдөр подкастын бүр хамгийн гоё хэсэг байлаа. Миний хувьд бол яг зохион бүтээгчл юм да. Ээж аавын бүтээсэн охиныг аваад эхнэр гэргий олгож өдөө бүтээж байгаа юм. Бүтээж байгаа тий. Яа, үнэхээр гоё. Ээж аавын бүтээсэн охиныг аваад улс төрчүүлгэж болно. Өнөөдөр ном бичсэн юм. Ээж аавын бүтээсэн охиныг аваад тий багш болгож байгаа хүмүүс байгаа тий. Янз бүр шүү дээ. Тэгээд хамгийн гол нь тэр хүнийг хөгжүүлэх дараад авахгүй хөгжүүлэх юм байна. Тэгээд хажуудаар байгаад энэ эмэгтэй бүтээж байгаа учраас тэр эмэгтэйгээ амнаас гарч байгаа сэтгэл зүрхний бүх үнийг сонсгосоор авах. Тий, сонсгосоор авах. Сонсох хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, бас тухайн цаг хэрэгтэй байна. Хань ижлэн дэмжиж гоё хөгжүүлцдэг гэрүүл байна. Эсвэл хань одоо өөрөө цаг завгүй эмэгтэн өөрийгөө хөгжүүлдэг эмэгтэйчүүд байна шүү дээ, тий? Чам шиг, жишээлбэл чам шиг. Бас хайр дутагдж байна л гэсэн. Их уйлаад их гомдол гарчвал явал бас хайр дутагдаад байгаа юм байна гэж ирчүүд маань бас бодоорой. Гэрэлтээд, инээгээд, эрхлээд ингээд байвал бас би үнэхээр хайрлаж байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Тэгээ битэрийн өнөөдрийг хүртэл нэг баримтсан юм бол миний ань өдөрт бүр тогтмол ингээ хоорондоо гоё мессеж бичвэ. Маш гоё ингээд би энтэйгээ үерхэж байгаа юм шиг бас хоорондоо ярьдаг. Энэ бүр надад бүр инээмсэглэх шалтгаан бол хит их яриад байгаа бол 3 цаг яриаг баг чи яач бач. Бас нэр
жоохон ярихгүй ажил ихтэй байхаар ярьсангүй гэж тэгдэг үстэй. Яаж Шүү дээ. чуваагаас. Тэгээд бас гоё ойрхон ингээл ярьж илээвэл амар гоё шүү. Тэгээд Тэгэл ярихаар бас цэцэхгүй удуулж цэцгээ яачаа гэдэг. Тэгээд ихэд юм бас дасгагч бас л өөрөнд орж ил гэсэн үг. Ер нь хүнийг хайрлах гэдэг чинь бас их өөр их юу юм шиг өөртөө хачаал авдаг юм шиг гоо тий. Гомдоочих үедээ хайрлахгүй болохгүй шүү. Тэр хүнийг дааруулчих үедээ тэр хүнийг дутуу явуулчих үедээ тэрнийгээ гэж өөр дээр бөө ачаал авдаг юм одоо шиг. чи тэрийг бол ингээд заримдаа хэлдэг чинь ийм олон жил амьдарч яг нэг шинхэн хосууч юу байгаад байдаг. Тэгэхээр харилцаагаа ийм халуунаар нь авч үлдэх хэрэгтэй тий. Яг зөв. Нэгэнт амьдралын төлөө зүтгэсээр хагаад хоёр юунээсээ жоох ингээ хүн дээрээ нэг нь ингээл гэрээ цэвэрлж явах хэвээр нөгөөх нь амьдралын төлөө мөнгө олоод явах хэвээр гэд хоёр талд ингэж явсараад нэг мэтгэд нэг тийм нөгөө гоё ийм халуун дулаан харьцаа байх болцоо. Яг амьдралын төлөө хоёр хүн хин нэгнээс заавал нэг юм нэгчих. Тэ? яг зөв. Заавал биенээсээ Халуун дулаан байна гэдэг чи юм шаардаад байна л гэсэн үг шүү тий. дээ. Үнэхээр тэр хүн ингээд цөхрөөд сэтгэл нь ингээд болохоо байвал юу ч нэхэхэ байлиг шүү дээ юм өстэй. Эмхтэн он дуугаа урааж эхлэн ярилцгаа яаж эхлэн. Тэгэхээр тийм болтноос битээ эмхтэн үнийг ингээд эвдээсээ. Үргэлж юм асууж шулганж идэг, хайр нэгчээдэг, халамж нэгчээдэг тэр эмхтэйгээ хэвээр нь үлдээгээрээ. Үнэн байна. Үнэн. Энэ бас Тэгэхээр энд нөгөө ингээ би энэ руугаас гоё ойрхон ажлынхаа дундуур ярьж явах би энийгээ гоё урмын үг хэлж явах энэ бүх юмчаас энэ харилцаанд орчил байгаа юм тий. Амралтын өдрөө ч гэсэн ингээд гэр бүлтэйгээ халуун дулаан цагийг бүр ингэж бүх ажлыг мартаж өнгөрөөх энэ хүртэл ингээд авах. магадгүй хин нэгэн давуу байдалтай байгаагаа мэдэрч болно шүү дээ. Жишээлбэл Би мөнгө хамт олонтой эсвэл би мөнгө олж чинь эсвэл хамт олонтой эсвэл өдөржин гадуур явж чи чинь дуугаал гэртээ нөгөөх хүүхдээ маань араас гэртээ байна гэвэл тэр хүнд хамт олноо хүүхдүүдтэй гэртээ байна. Тэгэхээр аль нэг тэр нөгөө одоо орчмуутай ч юм уу те нөгөө одоо харьц хүмүүс багтаа болцсон одоо ажил төрлөгөө байгаа тэрэндээ айл болох нөгөөх нь давуу байдалтай байгаа нь их сэтгэл гарах хэрэгтэй юм шиг байна. Чим нь ямар байна, гармаар байна, зугаалмаар байна уу? Бүгдээрээ хамт ингээ хоол ундаа идэ. Чим нь ямар гоё байна, чи яас их юм хийж байна. Энэ гэрийг чи л авч явж гин гэхчтэй урмын үг хэлэхээс гадна өшөө жоохон санаачлагтай байх хэрэгтэй юм шиг би байна. нэрээ дутдаг тэр сайхан өгүүлдэг чанарыг хадгалж авч үлдэх хэрэгтэй юм шиг байгаа тий. Ингээ хин нэгэн одоо хайр халамжаа өсөж байгаа юм а найс нөхдөөрөө нөхөөд ч юм уу гадуур ажил дээр авч нөхөө яваад байх тусам ингээл хосын харьцаа бас улам л холддог шүү дээ. Тэгэхээр ер нь энэ олгоноо ингээ халуун дулаан авч үлдээрэй гэж хүсэж байна. За тэгээ өнөөдрийн подкаст маань бас ингээд одоо манай гэрт бол ингээд аав хүн байна. Бас ээж хүн байна, нас биеинд хүрсэн охтууд байна, өсвөр насны охтууд байна. Тэгэхээр энэ олон хүмүүсийн одоо өөрийнхөө Бага насны хүн байна. Тий, бага насныхан ч байна уу, айлхуу үеийнхэн байна, зинзээ үеийнхэн байна. Бид түрийн имэнэр байна. Чи ямар миллениум билүү? Тий үеийнхэн байна. Тий. X үеч байна. Тэгэхээр энэ бүх хүмүүс өөрийнхөө өнцгөөс өнөөдрийн ярьж байгаа бүх асуудлуудыг ярина гэдэг та нарт илүү сонирхолтой бах. Дээр нь ингээд бас яг нэг айлын амьдрал те аав хүний өнцгөөс, ээж хүний өнцгөөс, охиных нь өнцгөөс одоо энэ олон сэдвүүдийг ярихаар үзэгч та бүхэнд маань илүү сонирхолтой ах гэж бодож байна. Тэгээд цаашдаа бидний Boys Family сувагтаа үргэлж хамт байгаарэ. Тэгээд та бүхэн subscribe дараарай. Зүг хэлсэн үү? Зүг хэлсэн үү? Бид ч одоо тэр хэцүү юм шиг юм уу те. Энийг дар. Энийг энэ дээр гарч байгаа. Өмнөх влогууд дээр бас сүүлийн энийг хэлэх гэж бас бид хоёр ер нь зовдөг байсан. Одоо энийг дараарай. Зүг. Тэгээд ингээ хамт байсан баярлалаа. Өшөө ямар сэдвээр ярмаар байна та хэд маань бас миний Instagram хаяг руу илгээгээрээ. Тэгээд чиний Instagram хаяг чи юу лээ? Ганццэг 0427 гэд хаяг маань байгаа шүү. Тий. За тэгээд өнөөдөр хамт байсан та нартай маш их баярлалаа. За баярлалаа. Би бас анхны жачин болж бас суулаа. Гэхдээ цаашид бол бас хантайгаа хамт суун, хамт ярилцсан. Бас ирчүүдийгээ төлөөлж, бас аав нарыг төлөөлж. Тэр талаас хүүхдийн өмөрслөөр аавын байр суурь, ээжийн байр суурь, магадгүй ингээ ганцаарл гэдэг сэдвээр бас ярьж болж байна. Өшөө бас ингээд би одоо өөрөө маш их ингээд олон жил гэр бүлийнхээ галтгааг барихтаа эрүүл хоолтын талаар маш их судалсан. Тэгэхээр ингээд өөрийнхөө амьдрал баримталдаг, гэр бүлдээ баримталдаг хоолтынхаа талаар ч гэсэн подкаст хийн гэж бодож байгаа. Тэгээд сэдв бол хязгааргүй. Тэгээ та нартай хамгийн сонирхолтойгоор бидний гэр бүлийн зүгээс бүх мэдээллийг хүргэх болно. Тэгээд бүх асууддаа хайр дүрэн, халуун дулаан, урт удаан, элэг бүтэн аз жаргалыг хүсье. За баярлалаа. Тэгээд эргэн уулзгын эрүүл тавиа дараагийн хэдүүлээ подкастаараа уулзъя. Тэгээд хин нэг яагаад хийж өгөөгүй бол гэдэг номын одоо эзэн
миний хань хажууд сууж байна. Ном нь одоо бас мөн л одоо номын дэлгүүрүүдээр борлуулалт зарагдж байгаа. Boys Family суугийн маань эзэн сууж байна. Ас гана альчуурын Эзэн. одоо нүүрний тэр гоё маскны оруулж ирж байгаа маскны тэгэл одоо маш олон зүйлийг миний юм хань одоо ингээд хийж байгаа. Тэгээд тэр болгон дээр найлуулах хүснэ дэмтэй тустай байж гэнсэн гэж боддог. Тэгээд хамгийн их дэмжигчнэр бол та нар шүү. Тэгээд та нарынхаа гэр бүлд үр хөвгөд хань ижилтэн гэрээ чин гэрэлтүүлж байгаа гэргийт нь бас гэрээ чин дүн нуруу нүмер нөөлөг болсон хань ижил эр нөхөртэн бүгдэнд нь эрүүл аз жаргалыг хүсье гэртээ хүсдэг бүх сайхан хүсье да тий. Яг л бид нар гэртээ ямар сайхан юм хүсдэг тэр болгоныг танаа гэр бүл зориулъя бас хүсье. Тэгэхээр өнөөдөр Boys Family сууг маань бас та нарт маш сайхан одоо бас ухаал хайрлах бас зөндөө гоё мэдлэг мэдээлэл өгөх зөндөө гоё сэдвүүдийг хүргэх баха. Тэгээд хамт байсанд баярлалаа. Тэгээд бүгдээрээ subscribe дараарай. Баярлалаа. Баяртай. Биш хоёроо. Үй. Шимэж ялгаач. За. Одоо Оо. Ой.